Sephora ороод ийм хоёр юм авлаа. Уруулны хүрээлэгч тэгээ хөмсгний харандаа хоёр авсан. Sephora одоо нөгөө сэлтэй байгаа. Тэгээд 20% хямдралаар ийм хоёр юм аваад тэгээд туршиж үзэх чинь биднийхээс надад зөвхөн будаг төвчдөг тийм спрей л байдаг. Тэгээд анх удаа энэ уруулны тэг хөмсгний харандааг нь ашиглаж үзэх чинь. Одоо уг нь харуулъя гэхлээр би нүрээ угаагаад сая би усанд ороод тэг нүр мөрөө цэвэрлсэн болохоор нүрээ будаж болохгүй байна. Тийм болохоор маргааш би ямар гарч байна харуулъя. Одоо би болохоор хөмсгний хийм хийж чинь өөртөө. Би ер нь сард нэг удаа хийж таардаг. Тэгээ одоо ер нь хийм маань гарцсан. Бараг 7 оны өмнө тэгээ хийхгүй байж байгаа. Тэгээ одоо хийх байна. Би энэ өрөөндөө ерөөсөө энэ гэрлийг асаагаал суудаг байхгүй юу? Тэгээ ийм гэрэлтэй. Би ер нь ийм цагаан гэрэл дургу. Тэгээ тийм болохоор ерөөсөө асаадаггүй. Гэхдээ одоо би асаах хэрэгтэй. Яагаад гэх юм бол хөмсгөө янзлахад зэрлэг мэлгийн цэвэрлээд тэгээд хэлбэрийн засахад тод гэрэл хэрэгтэй учраас энийг асаах хэрэгтэй. Todo pra olhar, tenho as estrelas infinitas. Хөмсгнийхөө хэлбэрийг гаргаад дууссан болохоор буцаад гэрлээ унтраалаа. Тэгээд би энэ гэрэлд бол хийм хийхэд хангалттай харагдаж байгаа учраас буцаад энэ гэрлээ асаалаа. Монголд ер нь би дандаа хөмсгний хийм хийлгдэг байсан. Хөмсгний хиймэлэгчээр яг ингээд царай зөв төрхтэй болоод ингээд удаагүй үедээ ч гэсэн арай нүр цавлаг харагддаг. Тэгээд ер нь хамаагүй яг хийж явахдаа би ярьж чадахгүй юм байна. Анхаарлаа төвлөрүүлэхгүй болвол нэг амар хийж сураагүй болохоор ярьж чадахгүй байна. Одоо энэ цагаа хүлээж авах зураг ярив. 5 минут байлгана. Тэгээд ингээ би та нарт юм ярьж өгье заяа. Сая энэ 100 Монголоос хөмсгний хийм, сармуусны хийм хийдэг охин хурж ирээд тэгээд би тэнцээ тэр охин дээр очиж хөмсгний хийм, тэгээд сармуусны хийм хийлгсэн. Тэгээд хийлгэр дуусчаад борё. Нэрээ манай Монгол охтууд нээр гоё хийд юм байна гэдгийг ахиж сансан. Миний хөмсг сармуусын бүр нээр гоё амжилж өгсөн. Тэгээд бүр дээрэс нь айгүй удаан барьсан. Тэгээд даанч тэр охин зөвхөн зуны хугацаанд ирээд одоо буцсан. Тэгээд тийм болохоор сар алгаа очих боломж байхгүй. Тэгээд тийм учраас ингээ өөрөө хийгээд. Гэхдээ тэр охин айгүй хөөрхөн одоо яана чамайг явчихаар гэж хэлчихсэн чинь чи өстө өөрөө хийж чадна штэ. Ингээд би ийм газраас ийм бүтээгдэхүүн аваад ингэж хэрэгэлдэг. Ингээд ийм газраас захиалдаг гээд надад бүр газар авдаг газраа зааж өгөөд. Тэгээ би уг нь асуумаар байсан. Гэтээ бас иймэрхүү артист хөмсг сармуус янзлдаг хүмүүс чинь хэрэгэлдэг бүтээгдэхүүнүүд нь бас хүн өмнөд хилээд байхгүй өөртөөх нь ингээд нууц байж болно штэ. Гоё хийдэг. Тийм болохоор асуугаад яшигдөө гэж бодож ирсэн. Өөрөө хөөрхөн надад төрүүлж хэлж өгөөд зааж өгөөд тэгээд ингэж хийдэг гэж бүр зааж өгөөд тэгээд тэр охины хэлсэн юмыг нь би аваад тэгээ одоо ингээ өөрөө хийж байгаа. Би нэг сарын өмнө өөрөө хийсэн гоё яасан. Тэгээ энэ хэрэглэж байгаа бүтээгдэхүүн хэрэглэж байгаа хийм нь болохоор айгу сайн хийм, удаан барьдаг хийм. Тэгээд бас айгу бусад хиймийг бодох юм бол арай хор бахтай гэх мэтчлэн надад гоё хийм зааж өгсөн. Тэгээд би зөндөө баярлсан. Хийм хийгээд дууссан хүмүүсээ нэг ингэж харагдаж байна. Би өөрөө л гэртээ нэг ингэсгийг ижил хийж байгаа. Тэгээ надад тэр охин өөрийнхөө юмнуудыг зааж өгөөд тэгээд би тэрний ачаар хөмсгнийхөө хиймийг одоо өөрөө хийж байгаа. Тэгээд сармуусны хиймийг бол арай хийж чадахгүй санагдаад байгаа. Тэр чинь сармуусуудаа ингээд дэрвэлэгчээр чинь нүдэ нээхэд хэцүү. Гэтэ зарим хүмүүс өөрөө хийдэг юм билээ сармуусны хиймээ. Гэтэ би одоохондоо хөмсгний хиймээ хийгээл байж хаад хангалттай байгаа болохоор сармуусны хийм хийгээгүй байгаа. Тэгээд Монголд
байдаг октод хөмсгний хийм хийлэгдэг, сармусны хийм хийлэгдэг, сармус хийлэгдэг октодынхан бол миний тэр сармус хөмсгийг хийж өгсөн охинтайр очиж хийлгэж үзээрэй. Үнэхээр гоё хийж өгсөн, гоё хийдэг хөргөө охин байгаа. Хөмсгний хийм хийлэгдсэн болохоор бас хөргөж болохгүй. Одоохоно өсгөө тайруулаад өглөөний 6 цаг минут болж байна. Голол жоохон арай илүү унтчихлаа. 순간이었지 bittersweet tell me not got me going crazy someone just tell me why 하듯이 내게서 더 멀어지지 마 baby you 오직 너만 baby you 사랑이 없어도 난 네 곁에 있고 7:15 болж байна. Тэгээ би гэрээс 97:20 гэж гарахгүй болол жоо хараадах гээд. Тэгээд гэртээ юм идэж амжихгүй юм шиг байна. Тэгэхээр зүгээр нэг ус уучаал гарыг замаараа аваад идчихэр юм байх юм бол замнаа юм авч идэгээс. Уусан байхгүй юу яг энэ зууны туршид 6 сард 7 сард юм. Тэгээд симос ууж байгаа үедээ ерөөсөө анзаараагүй. Тэгээд дараа нь бодоодсэн чинь симос ууж байгаа үед миний арьс бүр аягүй гоё болоод байсан хэлээ. Тэр үед дээрээс нь яг арьсаа гоё болгоё. Арьсан дээр яаж өөрчлөлт гарч ийн гэж нэг анхаарал өгөөгүй. Орц найрлах хүний биед ямар хэрэгтэй яасан гэд тэдэрт нь болоод ууж үзье гэж одоо авч исэн. Тэгээд нэг хайцсан байхгүй юу ууж агаад яг саваа дуусгаад л хайцсан. Тэгээд дараа нь ингээд бодсон чинь симос ууж авах үед миний арьс бүр аягүй гоё эсэ гэлээ. Одоо ялангуяа айрын үед миний нэрүүн дээр ганц хоёр юм гараад байгаа. Тэгээд буцаад симос уух уу эсвэл жоохон өөр юм судалж жоохон витамин ууд юм билүү гэж бодож байна. Нүүрэн дээр нэм гараад байгаа. Гаднаас нь арчлаад юм гараад байгаа тий. Дотроос юм ууж үзье гэж бодож байгаа хөлтөд хам бол симосын талаар судлаад тэгээ симос ууж үзвэл бас өөрчлөлт гарч магадгүй гэж бодож байна. Бэгэртээ ороод ирсэн. Амар өсөө би өдөр юу ч дээгүү. Өглөө хичээлдээ авах замаараа юм идэнэ гэж аваад амжаагүй. Тэгээ шууд хичээлдээ орсон. Хичээл дээр амар өсөөд тэгээ сургууль дээр зөндөө өлсөж байгаа. Тэгээ сургуулиасаа гараад бас шууд хийх юмнуудаа хийцэн аахгүй юу. Хэдэ явах хэвээр газар байсан дээр руугаа яваад тэгээд гадуур юм авчдаггүй гэж гүрийгээд гэртээ очиж юм идэ гэж тоо. Тэгээд нэг мэдч одоо ингээ 3:30 болж байна. 3:30 хүртэл үуч хийцэнгүү. Тэгээд бисээ орж ирээд шууд зүгээр юм будаатай будаа өндөг кимчи тэгээд сой сос халиад далайн бацалтай идэж байна. Тэгээд уг нь ингээ авокадо тавьчихвал гоё. Ганж би авокадо идэж чаддаггүй. Авокадоны амтнд дуртай. Би ер нь бараг бүх юм идэж чадна. Идэж чадахгүй юм баг байхгүй. Гэхдээ би авокадо идэх тэр миний ингээ гидс өвдөөд дотор мохоо оргоод нэсний тийм яг нэг замд явхлаар нэг бүлчгэж байгаа юм шиг мэдрэмж төрдөг штеп. Яг тийм болдог заяа. Тэгээд энэ авокадоч биш үл хүүдээ авокадоноос арай болж ингэхгүй байх гэж. Хэдэн жилийн өмнөөс л ийм болцоо. Тэгээд би яалтч ингээл туршаал үзэл авокадо идэхэр л яг тэгддэг заяа.
сонирхолтой. Тэгж би энэ дээр юм туурч муураад ч юм уу хашил энэ дээр бол биш. Зүгээр л миний бие авокадо зөгтөггүй юм хаашаа юм. За сайхан задлаа. Одоо надад хийх юмнууд гэх юм бол 2 хичээлийн даалгавар хийх хэрэгтэй байгаа. Тэгээд би угаалгаа хийх хэрэгтэй. Амжих юм бол бас тасгалдаа явчихмаар байна. 7 хосол явж тарах юм шиг байна. Одоо цаг. Because of you, there we go again. We push and we fight with all our might till something breaks. Will this ever change? За одоо би энийг туршиж үзэж чинь өчтөр авсан энэ хоёр хөмсгний харандаа уруулны хүрээлэгч хоёроо туршиж үзэх гэж байна. Хөмсг маань 24 цаг бараг болцсон. Тийм болохоор бас одоо би нүүрээ цэвэрлэж байгаа болохоор нүүрээ цэвэрлэхээс өмнө энэ хоёрыг үзээ тий.